Нэг та. Зингэл үү? Хэртий? Манай зингэл болохын ихэр хөвгт биш дээ. Энэ худлаахаа. Хоёлаа зингэл дээр чуу. Худал мэдээллийн төрлүүд. Өсвөр насныхан мэдээллийг хамгийн их хэрэглэдэг бүлэг бөгөөд захин орчинд хуурамч мэдээлэл дүүртэх эрсдэл өндөр байдаг. Худал мэдээлэл буюу fake news бол хуурмаг эсвэл төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий эдийн засаг, улс төрийн ашиг сонирхол эсвэл санаатаагаар хохирол учруулах зорилготой мэдээлэл юм. Хуурмж төөрөгдүүлсэн мэдээлэл буюу disinformation бол хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд зориудаар тараасан мэдээлэл юм. Энэ нь ихэвчлэн fake news буюу худал мэдээлэлтэй төстэй. Ташаа мэдээлэл буюу misinformation бол алдаатай буюу буруу мэдээлэл бөгөөд үүнийг санаандгүйгээр буруу ойлгосон учраас түгээдэг. Ихэнх тохиолдолд хүмүүс уг мэдээлэл нь худал гэдгийг мэдлгүй итгэж хуваалцдаг. Зинглээ. Чи энийг юу н харсан уу? Би наад постыг харсан. Гэтэ наа чи миний ном шүү дээ. Би номын сан руу орохдоо өөрийнхөө худалдаж авсан номыг авч ороод гарахтаа ил бэрэ гарчихсан чинь номын сан чигч андуураад олон хүмүүсийн нэргээд "Хүй тэр охин ном булгаалаа аваа гарчихуу даа" гэж хэлээд. Тэгээ би буцаж очиод номын сангийн ном биш гэдгийг хэлээд. Гэтэ олон хүмүүс байсан болохоор хин нэг нь андуураад ташаа мэдл тараачихсан юм шүү лээ. Худал мэдээлэл яагаад тархдаг вэ? Хурд. Захин платформуд мэдээллийг аль болох хурдан түгээж өргөн хүрээнд хүрсэн тохиолдолд илүү урамшуулдаг. Сэтгэл хөдлөл. Айдас, уур, баяр хөөр зэрэг хүчтэй сэтгэл хөдлөлүүдийн контент илүү олон хүний анхаарлыг татаж хандлт авдаг. Давтамжийн нөлөө. Нэг мэдээлэл дахин харагдах тусам хүмүүсийн хувьд үнэн мэт ойлгох магадлал нэмэгддэг ба үүнийг herd effect гэж нэрлэдэг. Худал мэдээллийн сөрөг үр дагавар. Хувь хүний төвшин, айдас, стресс түгшүүртэй болгож нэр хүндэд нь халдна. Мөнгө, цагийн хохирол учруулдаг. Нийгмийн төвшин, нийгмийн хуваагдал, эрүүл мэндийн аюул, итгэл алдагдах хохирол учруулдаг. Гэхдээ энэ хүүхдүүд өнөө хөдөлсгийн шалгахгүй жиж шууд л түгээчих юм. Би бүр сая хэд хүүхдийн сторийн дээрээс харлаа шүү. Худал мэдээлэл шалгах аргууд. Бүү итгэг. Мэдээлэл нь чиний сэтгэлийг хөдөлгөж яаралтай илүү олон хүнд хүрэхийг уриалж байна уу? Энэ нь худал мэдээлэл болохыг илэрхийлэх анхны шинжим. Тухайн мэдээллийг үнэн бодит эсхийг нэгтлэхгүйгээр итгэх, бусдад түгээж болохгүй. Их сурвалжийг шалга. Мэдээллийг хэн ямар байгууллага өөрийн албан ёсны сугаар нийтлсэн эсэх эсвэл өмнө худал мэдээлэл түгээж байсан эсхийг нэгтлэх хэрэгтэй. Өөр их сурвалжтай харьцуул. Тухайн мэдээллийн талаар Google-ээс хайж албан ёсны найдвартай их сурвалжийн мэдээлэлтэй таарч байгаа эсхийг шалгаарай. Зөвхөн нэг сайт дээр гарсан бол анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Их сурвалжийг мөрдөж ол. Тухайн мэдээллийг хэн хизээ нийтлсэн, өөр мэдээллийн хэсгийг ашигласан зэргийг олж мэдэж байж тухайн мэдээллийн үнэн бодит эсхийг баталгаажуулаарай. Худал мэдээлэл шалгах аргууд. Шинэ мэдээлэл эсхийг нэгтлээрэй. Тухайн мэдээллийг нийтлсэн он сар өдрийг шалгах хэрэгтэй. Магадгүй өмнө нийтлэгдсэн мэдээлэл байж болно. Ач холбогдолтой байгааг анхаараарай. Тухайн мэдээлэл нь танд хэрэгтэй мэдээлэл үү? Эсвэл олон нийтийн хандлт авах зорилготой мэдээлэл эсхийг хараарай. Үнэн бодит мэдээлэл үү? Мэдээлэл дэх баримт, их сурвалж ишлэл нь баталгаатай эсэх. Уг үсгийн алдаа зэргийг шалгах. Мөн албан ёсны мэдээлэлтэй таарч байгаа зэргийг нэгтлэх нь зүйтэй. Мэдээллийн зорилгыг шалгаарай. Тухайн мэдээлэл нь хэд нэг талыг барьсан, бухимдуулах, айлгах, итгүүлэх зэргээр сэтгэл хөдлөлт нөлөөлөх, эсвэл зар сурчилгаа, улс төр, ашиг онжоо олох зорилготой эсхийг анзаараарай. Миний зургийг биш ээр зураг тавиулуудад тавьчихсан болохоор би нэг тоохгүй байгаа. Угаасаа би ном хулгайлаагүй юм чинь. Гэтэ энэ постыг аав ээж харчихвээ. Бас нөгөө ингээ баатраа харчихваа гэж санаа зовооднаа. Баатраа ирэх биш AI-г ялгах байлгүй дээ. Google Images, about this image, DNA гэдэг одоо нэгтлэх зөндөө олон аргууд байгаа шүү дээ. Хүүхдүүдээ мэдээллийг уншихтаа их сурвалжийг шалгаж байгаарай. Гарчиг болон агуулга тохирохгүй байвал нэгтлээрэй. MFCC цэгмэ, Snopes, AFP Fact Check зэрэг fact check хийх сайтууд ашиглаарай. Зураг бичлэгийг Google Lens TinEye ашиглан шалгах боломжтой. Хэд их сэтгэл хөдлөл илэрхийлсэн, айс төрүүлсэн мэдээлэлд болгоомжтой хандаарай. Хуваалцсан юм нь өөрөөсөө гарчиг нь хэтэрхий эсвэртэй байна уу? Огноо шинэ үү? Хэн бичсэн бэ? Зургийн их усүр баталгаатай юу гэдгийг шалгаж хэвшээрэй.